За хүний бие байна. За хүний бие нь 12 системээс бүтдэг. 12 систем нь болохоор эргэтэн тогтолцооноос бүтэж байна. Эргэтэн тогтолцоо нь болохоор эдээс бүтэж байна. За эд болохоор эсээс бүтэж байна. Тэгэхээр хүмүүс ихэвчлэн өвдөхөөрөө эргэтэн тогтолцоо асуудалд ороход тухайн мэрэгжлийн эмч дээр очиод зүрхээ үзүүлээд, нүдээ үзүүлээд, дотор эргэтнээ үзүүлээд ингээд зөвлөгөөгөө аваад ингээд явдаг. Тэгтэл яг яасан юм дээр асуудал хаана байна уу гэхээр эс хамгийн түрүүнд эхлээд гэмтдэг. Эсээс үүдэлтэйгээр ингээд асуудлууд ингээд болдог. Тэгэхээр хүний биеийг тайлбарлах юм бол ер нь бол бид нэр ингээд жишээ татаад ярих юм бол аквариум гэдэг хүний биеийг бодчихъя. Тэгээ аквариум дотор ингээд загас амьдарч байгаа. Энийг бол эс гэд үзчихье. За тэгвэл энэ аквариумыг хэвэн байлгах, энд аквариум дотор амьдарч байгаа загасыг амьд байлгахын тулд юу хэрэгтэй вэ гэдэг асуудал гарч ирж байна, тийм. За тэгэхээр нэгдүгээрт биднэрт хэрэгтэй зүйл, энэ чухал зүйл юу вэ гэхээр ус. За ус болохоор хүний биеийн 50-аас 70% ус байдаг. За нас ахих тусам усны хэмжээ бол багасдаг, тийм ээ. За тэгээд ер нь бол нэг юм бас юу гэдэг судалгааны тоо баримт. Тэгэхээр хүний эс хоногт нэг өдөрт ойролцоогоор 1 сая эс устдаад 1 сая эс буцаад үүсчдэг, цоо шин эс үүсчдэг. Тэгэхээр энэ урт хугацаанд яадаг вэ гэхээр судалгаагаар бол 5-аас 7 жилийн хугацаанд хүний эс нь 100% ингээд шинжлэгдээд цоо шин эс ингээд үүсдэг. Хүн ер нь бол ингээд 100% 5-7 жилийн хугацаанд шинжлэгддэг гэдэг ийм судалгаа байд юм байна л та, тий. За тэгсэн чинь бид нэр яагаад тэгвэл ингээд цоо шин эс болоод өөрчлөгдөх, өөртөө яагаад өөрчлөгдөхгүй байгаа? Яагаад энэ өвчлөл маань өөрчлөгдөхгүй байгаа вэ гэдэг асуудал болохоор ердөөсөө бидний нэг амьдралын чанартай холбоотой юм байна л да. Тэгэхээр нэгдүгээрт ус байх нэ. Хоёрдугаарт болохоор бидний нөгөө цэвэрлэгээ аягүй чухал юм байна. Цэвэрлэгээ яг хөө элэг бөөр бол ингээд хүний биед байгаа бохирдлыг гадагшлуулж байгаа шүү дээ, тийм ээ. За тэгээд энэ нь болохоор нөгөө сүүлийн үед бидний хэрэглэж байгаа хэрэглээний нөгөө хорт бодисууд бүр улам их болцсон. Химийн бодисууд ингээд бүр тамтаггүй их болцсон учраас нөгөөх нь ингээд бас тийм амархан цэвэрлэгдэхээ болоод за цэвэрлэгээний тэр процесс нь яаж илэрч ийнө гэхээр хүний арьсан дээр ингээд яр шарах гараад ямар нэгэн пестицид юу гэдүүлээ нөгөө арьсны нөгөө янз бүрийн өвчлөлүүдээр ингээд гарч ирээд ингээд илэрч байгаа нэг шинж тэмдэг юм байна. За 3 дугаарт чухал зүйл нь юу вэ гэхээр хооллолт. За хооллолт болохоор бид нэр эсийг яаж хооллоход юу чухал хэрэгтэй вэ гэдэг судалгааг ингээд харах юм бол за нэгдүгээрт болохоор 28 амин хүчил. За дараагийнх нь ээлжинд болохоор 15 минерал. За дараагийнх нь ээлжинд 12 витамин. За дараагийнх нь болохоор 7 бүлгийн фермент. За дараагийнх нь ээлжинд болохоор 3 тосны хүчил. Буюу ханаагүй тосны хүчил байна шүү дээ, тийм ээ. За эднэрийг бид нэр зохистой хэмжээнд хоол хүнснээс авч чадахгүй байгаа болохоор бидний нөгөө эс маань бүрэн хоолж чадахгүй байгаа юм байна. Тэгээ хоолж чадахгүй байгаа болохоор бид нэр нөгөө хоол хүнснээс энийг бол яг өнөөдрийн нөхцөлд бол авч чадахгүй байгаа учраас хүнсний нэмэлт гэдэг зүйл гарч ирж байгаа. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн. Тэгэхээр хүнсний нэмэлтээр бид нэр хоол хүнснээс авч чадахгүй байгаа тэр шимтгийл хооллолтыг бол зохистой хэмжээгээр авснараа эс хэмээн болох нэ. За дөрөвдүгээрт нь юу чухал вэ гэхээр хамгаалалт. Тэгэхээр өнөөдөр бидний амьдралын хэм маяг ингээд өөрчлөгдөөд утасны хэрэглээ ингээд айгүй их ороод ирсэн баг шүү дээ. Хүмүүс ер нь бол утас
утсаа толгойн хажуу тавиад унтахад ингээд цахилгаан соромжон толгойн хордлогонд орж ийн. За тэгэнгүүт бидний нөгөө цэвэрлэгээний бодисууд байна. Тэр нь яаж яах вэ гэхээр биднийг маш олон химийн бодисууд ингээ арьсаар нэвчиж чинь. Бок нь хүртэл одоо биднэрт ингээд хаалгаад байгаа шүү дээ, тийм ээ. Одоо биеэ угааж байгаа савн, нүрээ угааж байгаа тэр тэ нүр угаагч, үсээ угааж байгаа шампунь гэх мэтчлэн эдгээр нь яг нь бас адилхан айгүй одоо химийн бодис багтааг авч хэрэглэхгүй бол сонгож хэрэглэхгүй бол бид нар ингээд бас энэ хамгаалалт гэдэг зүйлийг бол ингээд орхиснороо өөртөө хордоод байх нэ. Тэгэхээр бүхэлд нь ингээд аваад үзэх юм бол яг энэ дөрвөн хүчин зүйл хэвэн байж чадах юм бол бидний нөгөө аквариумд байгаа заас амьд байх гэдэг байхгүй юу? Тийм ээ? Усын байнга сэлбэх хэрэгтэй байна, цэвэрлэх хэрэгтэй байна, цэвэрлэгээ явах хэрэгтэй, хооллох хэрэгтэй, хамгаалах хэрэгтэй тийм ээ? Орчны бохирдлоос гэх мэтчлэн энийг ингээд цэвэрхэн байлгана гэдэг нь бидний эс хэвэн байх юм байна. Эс хэвэн ирүүлжээд ирэх юм бол эд хэвэн болох юм байна. За эд хэвэн болоод ирэхээр нөгөө эргэтэн тогтолцоонууд маань бүгд хэвэн болоод байна. Тэгээ 12 систем хэвэн болсноороо хүн өөрөө эрүүл байхын үндэс нь ингээд бүрддэг юм байна.